За энэ ашиглалтын шаардлага хангахгүй энэ нийтийн зориулалтад энэ орон сууцнуудыг дахин төлөвлөх журам гэж засгийн газрын 16 оны 2016 оны 126 дугаар журам гэж бий. Энэ журам дотор л үндсэндээ энэ ашиглалтын шаардлага хангахгүй болцсон байруудыг яаж дахин шинээр барилгажуулах юм бэ? Энэ үйл явц хэрхэн явагдах юм бэ? Иргэдийн эрх ашиг хэрхэн хамгаалах юм бэ? Гэдэг асуудлыг үндсэнд нь яг журмаар ингээд журамлаад заагаад өчгсөн байгаа. Сая болж дарга хэллээ. Эвдэлтэн нэгдэх гэж. Дундаас нь 1 2 3 хүн л одоо тэнгэр татсан янз бүрийн асуудал яриад л тийм ээ. Одоо бид ямар орчин үеийн сайхан тоглог бай суудсан амьдарч байгаа тэр газрыг чинь ус авах гэж байгаа бас нэг өөр. Гэтэл өнөө маргаашгүй нурахад бэлэн болсон ашиглалтын хугацаа дууссан. Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарцсан ийм юмд амьдарч ээж тэнгэр татсан үн хэлээд бусдыгаа хохироогоод ийм асуудал та бүгд битгий гаргаарай. Ийм асуудал гарахгүй тулд бүгдээрээ эв санаагаа нэгтгээд хуралдаа маш сайн суугаад санаа бодлоо хэлээд тийм ээ бүгдээрээ оролцоо маш сайн. Гэтэл яг энэ амхын 16 дагаа айлууд ихэнх нь 13, 14, 10, 11 гэсэн жижиг метр квадраттай айлууд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо жишээлбэл 1 евро байраар солио гэхэд чинь нэг дор хаяж 23-аас 30 орчим байгаа шүү дээ. Багтаа 23-4 метр квадрат. Тэгэхээр зөрүү гэхээр 10-ад метр квадратын зөрүү гарахаар буюу 30 сая дундаж үнээр батхаар. Тэгэхээр яг энэ 16 айл нэглээд бүгдээрээ 30 сая төгрөгийн зөрүү өгч бол бас хэцүү өгөхөд. Тэгэхээр энэ 16 айл бол ийм жижиг метр квадраттай айлууд айгүй хүн тус гэдэг байна. Энэ тохиролцоо гэдэг яг яаж юм? Та нарыг одоо байрыг чинь буулгаад тонгон шалгарсан компани дахиад шинэ байр барих чинь тодорхой хугацаа орно. Хамгийн багадаа 18 сар түүнээс дээш хугацаа орно. Тэгэхээр тэр та нарыг байх газрын чинь зардлыг нэгсэндээ түрээсийн энэ бол тэр журам дотор түрээсийн мөнгө гэдээ орцсон байгаа. Тэр түрээсийн мөнгийг чинь тухайн аж ахуй нэгж төлж явах хэрэгтэй. Тэгээд тэр түрээсийн мөнгө тохирсноор нь таанаас олгогдох хэрэгтэй. Та нар түрээсийн мөнгийг авч болно. Эсвэл тэр мөнгөндөө метр квадраттай шингээгээд метр квадраттай нэмж авч болно. Ийм байдлуудтай байхгүй юу? Тэгэхээр ингээд аль болохоор наад та нарын бидний өмнө тулгарч байгаа тэр эрсдэлтэй, саад бэрхшээлтэй асуудлуудыг чинь шийдвэрлэх талаас нь хэдүүлээ харна шүү дээ. Яаж шийдэх вэ? Түүнээс бол зүгээр энэ байранда байж игээ төр орхино гэж байхгүй. Та нар ч гэсэн энэ байранда ингээ байжгаад нэг өдөр аюул эрхийг хүлээгээд байж болохгүй ч дээ.